өглөөний мэнд. За хот байгуулалтын тухай хуулийн шинжилсэн найруулах дотор хүртээмж саадгүй байдлын талаар яг ямар зохицуултыг оруулсан бэ гэдэг асуултыг асуу. Яг л тэр саадгүй байдал хүртээмж гэдэг яг энэ хуулийн хүрээнд юу гэж ойлгосон томьёол байна уу гэдэг дээр хариулаад өгөөч. За хэн хариулах? За жоокын алдарч хөлн шиг асуултанд хариул. За би хариулъя да. Яг тийм саадгүй байдлын төр гэсэн тийм юу байхгүй да. Саран чулуун гишүүн би зүгээр энэ хуулийг зөвхөн сургууль цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр л босруулсан. Сургууль цэцэрлэгийн одоо хамгийн хүнд нөхцөл байдалд байгаа хуучин би бас орон нутагт ажиллаж ирсэн хүний хувьд бидэнд хамгийн их тохиолддог бэрхшээл юу гэхлээр сургууль цэцэрлэггүй хотгон хороол баригдчихдаг. Очихлоор нөгөө нэг ерөнхий актед гэдэг хүний зөвшөөрөлт байдаг байхгүй. Одоо энэ хууль батлагдчих юм бол бид нар хуулиа барьж очиж шаардж болох юм. Гэхдээ энэ хуулийн дээр чинь чи сургуультай байна гэсэн шүү дээ. Чиний сургууль чи хаана байна гэж бид нар шаардж болох байхгүй. Цэцэрлэгтэй байна гэсэн тэр нь хаана байна гэж бид нар шаардж болох эрх бидэрт үүсэх юм. Тийм учраас одоо тэр энэ хууль батлагдсан нөхцөлд үүнээс хойш дахиж сургууль цэцэрлэггүй 10,000 хүнтэй 5,000 хүнд хотгон хорооллыг хэзэж барьж болохгүй гэж үзэж байна. Тэр энэ хариуцлагын асуудал орж байгаа бүр энэ дагаж мөрдөгч ухааны тухай хууль дээр байгаа шүү дээ. Хэрвээ одоо баригдаж байгаа нөхдүүд шаардлагад нийцүүлэхгүй бол тусгай зөвшөөрлийн барилгын ажлын хүчингүй болгоно гэж. Энэ мэтлийн хатуу арга хэмжээнд нэлээд авахар одоо энэ хуулийн төсөлд оруулсан. Отхны саран чулуун гишүүн нэмж тодруулъя. За би санал тэгвэл зүгээр өгчэй гэж бодод байна. Санал дээр яг 12-ын 6-гийн 4 дээр жишээлбэл 250 хүртэлх өргөх тутамд нэгээс доошгүй цэцэрлэг 1000 хүртэлх өргөх тутамд нэгээс доошгүй төрийн өмч сургуулийг төлөвлөж тооцох саадгүй байдал хүртээмжийг тооцох гэдээ оруулчвал илүү бодиттой гэж болох гэдэг. Нэгдүгээрх нь хоёр дахь санал нь ер нь бол хүүхдүүд сургууль цэцэрлэг дотроо гэхээс илүү сургууль цэцэрлэгөө явж байгаад хүүхдүүд гэмтэж гэмтдэг те явган үний тэр сургууль цэцэрлэг явах замыг тэр эргэн тойрны радиусыг бас аюулгүй байдлын тооцсон ийм тооцоолыг оруулах хэрэгтэй. Тэрийг харин яг аль хэсэгт нь оруулахыг би мэдгүй. Ямар ч юм миний зүгээс бол эхний ээлжинд бодиттойгоор хэдүүлээ саадгүй байдал хүртээмжээ тооцчих хэрэгтэй. Угаасаа энэ хууль утгагүй ярихаас үүш те. Тийм саналтай байна. За. За би